Сайн бацгаана уу? Аник нээлжит нэгэн цувралаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Кинотой холбоотой мэдээллийг тайлбар хэсгээс харж болно. Ингээд бүгдээрээ дардаг минутаа дараад кинонд орцгоё. Манай гол дүр болох Жион Францад зохиогдох дэлхийн хэмжээний тогоочийн тэмцээнд ороод тэрүүн байрыг эзэлдэг. Цаашдаа хэдүүлээ ямар чадвартайг нь харах болно. Ингээд манай хүн оройн баяраа тэмдэглэхэд маргааш нь буцаад сөүл рүүгээ явах байлаа л да. Өглөө нь аав нь залгаад нэгэн сургуулийн профессороос зайлшгүй авчруулах хэрэгтэй ном байгаа. Түүнийг нь аваад ирээ гин захидаг. Хэсэг хугацааны дараа Жион онгоцондоо суугаад явж байтал цонхоор нар хэртэх гэж байгаа нь харагдана. Мэдээж тэнд байсан хүмүүс бүгд л гайхацгаан. Хажуугийн хүн нь зураг авч байхдаа санамсургийн манай хүний цүнхэн дээр кофе асган нөгөө аавынх нь чухал гээд байсан номыг нь норгоод хажихдаг. Жион ч сандран ариун цэврийн өрөөнд орж ирээд аль болох чадхаараа арчиж байхдаа хоолны тэмдэглэл бичсэн эртний ном байхыг нь анзаардаг. Хажуудаа гоёмсог зүйлд байхаас гадна нэг хуудас нь байхгүй бололтой. Манай хүн ч сонирхоод унштал хайрт минь хэрэв хизээ нэгэн цагт үүнийг уншиж байвал миний байгаа газар буцаад ирж болох уу? Гэх өгүүлбэрийг нь уншааягүй юу? Энэ үед нь бүтэн нар хэртэн онгоц хөдөлж байгаа мэт дайвалзаж байснаа ар талын толио нэвтлэн асар хурдтайгаар урагшлан цаг хугацаагаар шилжиж орхин. Мэдээж түүний ирсэн газар нь Жисон айд унаж ухаан алдаад торон дүлгэгдэж орхино. За яг энэ үед нь ширүүн дөрвнөрөө алдартай энэ улсын хаан бусад цэргүүдийнхээ хамт амд явж байдаг. Тэрээр багын маш том сэтгэлийн шарахтай бөгөөд хаан аав нь ээжийг нь ордноос хөөж гаргаж байхыг нууцаар харан тэсэлгүй очих гэж байхад нь ордны тайган болиулж байжээ. Үнийгээ ч санан бугыг бол цустаа нь холиод хайчихдаг. Хэсэг хугацааны дараа цэргүүдтэйгээ цайлж байтал мөн л адил нар хэртэн Жион ч сэргэж байна шүү. Би яагаад ойд бүр торонд орчихдаг байна. Хүн байна уу туслаач гэд нилээл ганцаараа орилдог. Утсаа гаргаж ирээд хартал сүлжээгүй ядаж байгаад гинтэл хажуугаар нь сум харуулж өнгөрнө. Тэр хүн нь ханхуу үнэгний араас л хөөцөлдөж байж манай хүний олсон тасраад торноосоо зүгтэн модны араар орон нуугдаад хартал ханхуу чойртон Жионыг хачин жигтэй хувцалчихсан байхыг нь хараад сэжигтэл байна да гэснээ золтой лалаад хайчихсангүй. Манай хүн ч humгийн зүгтэж яваад хадан хавцлын ирмэг дээр ирээд зогсдог. Энэ үеэр нарчгийн цахилгаан борохоогоо гаргаж иртэл ханхуу харснаа. Харин Жион косплей Алисвил кино зураг авалтын байхдаа гиснэл учир зүггүй хүн рүү дараад галзуу юм уу ханхуу домогт гардаг. Эмэгтэй хүний сүнс Алисвил 9 сүлд үнэх юм уу гэж хэлэн цүнхийг нь харваад мугуйлахчин сүнс гэж байгаад бүр алуулах нэ. Манай хүн таквондогийн хар бүстэй л гин ханхуу харуулсан биш суман дуусаж Жион баярлаж байхад нь нөгөөгч нь бууж ирээд сэлмээ далайн цахилгаан бороохон байхгүй. Гэтэл яг энэ үед нь хин нэгний нууцаар ханхууг харуулснаар хамтдаа хавцал руу унчихдаг. Ингээд хэсэг хугацааны дараа ашгүй манай хоёр амьд байна. Жионы хүн чанар нь зулгаагаад ханхууг ингээд орхиж чадалгүй. Шархыг нь бон цусыг нь тогтоотол муу золигч нь яасан ч олон зэвсэгтээ хутгаа гаргаж ирэн муу үнэг гээд дайрахт нь өшгөлж хаяатал зэвсгийг нь булаачдаг. Зогс Жосоны хаан чамд зарлигдаж байна гэхдээ хаан зүгээр л чимээгүй бай. Ямар хачин хүн бэ гээд бүр ёжилж өгнө. Бас болоогүй хутга эзэмших чадвараа үзүүлнэ гэж байгаа. Хаан энэ үед бодохдоо үнэхээр л жирийн бус хүн юм гин хутгаа булааж авах гэж байгаад эцэст нь бүр бараг л олзлогдвоо. Тэр харж байгаа гинэ хаашаа явахаа мэдэхгүй байгаач чирээдэл цааш явцгаана. Ингээд өдөржин хэрэлдэн явцгааж байгаад шөнө нь хойдон дэрцгийн өөрийгөө хаан гэхээр итгэхгүй болохоор нь энийг хардаал гэлээ. Манай хүн тэгээд хувцс чинь луун хийтэй болохоор хаан болчих хэрэггүй ястаа нэрэ 3 цагийн турш 10,000-аар хинжил түрээсэлчихэн явцгаа гин цааш явсаар жижиг сүрлэн байшин олж ирцгэн. Хаан дотор нь хүн байхгүй энэ бол агнуурын газар гэхээр нь манай хүн итгэхгүй байсан ч гадна угаагаад хатаачихсан байсан хувцснаас нэгийг аваад өмсчихдөг. Гэтэл байшин дотор чимээ гараад л явчихлаа. Жион нилийн түгшиж байгаад ортол өвсөн дотроос нэг бүсгүй орилоод л гараад ирдэг. Чи хулгайч юм уу? Эндээс яв гэд хөөгд байхаар нь за ойлголоо доо. Гэхдээ бид хаан байгаа юм бэ? Чимээгээ хайдаач энэ бол хааны агнуурын газар. Жион энэ хүмүүс чинь яаж хавэ? Та хоёр нэг баг байх нэ. Зураг авалт энд болдог хэрэггүй. Нөгөөх нь хэлж байгаа үгийг нь ойлгож байгаа ч юм байхгүй. Манай хүн одоо л нэг эвгүй болоод явчихлаа шүү. Дахин яах нь гэд ойролцоох дэлгүүр байгаа юу гэхэд сая та юу гэсэн бэ? Ерөөсөө ойлгохгүй байна.
Гэхээр нь манай хүн пал гэдэл явчих нь сүүлдээ бүр зүүд байлгүй дээ гэж бодож байтал эзэн дуурайд л явчихлаа. За ямар тач юм мэдээд авчихъя. Тэгвэл учир нь олдох байх гээд хоол хийхээр гарцгааж байтал нөгөө хаан хүү чинь унтчихж үргэлж бидээ авч явдаг гүйжүү жанга хартал байж бэн шүү. Инхүү энэ хоёр шувууны өндөг түүж хатаасан ургамлууд 10 будаа ашиглан үсээдээ шууж аваад л ажилдаа орлоодоо манай хүн мэрэгжлийн тогооч гэсэн шиг хачин сайхан хоол хийдэг. Тэгээд бас хоёулаа идэхгүй. Нөгөөдгөө бас сэрээж байгаад хүчээр шахуул өгнө. Анхудаага халууногоо идсэн хоёр чинь эхэндээ пүү па гизгээж байгаад л сүүлдээ амтанд нь орчихдог. Хаан яг энэ мөчөд Жоныг харан ээжигээ дурсдаг. Энэ хоёр уйлж байгааг нь хараад халуун болж л дээ гин юмаа хурааж байхад нь хаан ээжийг нь санагалзуулсан түүнийг чимээгүй ширтсээр ингээд хэсэг хугацааны дараа түүнийг унтсны дараа хоёр бүсгүй гол дээр ирэн шавар шавхаанаас салж байх үед нь цэргүүд хааныг хайсаар олж ирээд байшин галдан устгаад тэндээсээ явцгаана. Харин нөгөө хоёр гол дээр байж байхад нь хэсэг бүлэг хүмүүс явж байхаар нь манай хүн чинь юу ч мэдэхгүй гараа даллаад тэднийг дуудчихдаг. Гэтэл авчирсан газар нь эмэгтэйчүүдийн хорих. Гэхдээ хоёулаа байхгүй хідэн игч нар дуугүй байхгүй бол уруулагч нь оюун шүү л гин. Манай хүн энэ мөчтөл бодит байдалтайгаа эвлэрэн өөрийгөө үнэхээр л жосоонд ирсэн болохыг мэдээд хэсэг ойрлон баахан бужигнуулсныхаа дараа одоо л түүнийг үнэхээр хаан байсныг нь ойлгодог. Удалгүй бүсгүйчүүдийг гаргаад яагаад ч юм хоёр тийшээгээ хувааж эхэлдэг. Жионы ээлжир нь урагш гарахад насыг нь асуудаг. Би 27-тай гихтэн хөгшин байна зүүн тийш. Араас нь нөгөөх нь гарч ирснэ. Жионтой хамт үлдчих санаатай 30-тай л гэж авна. Байцаагч битгий худлаа яриад бай гэхээр нь 28 байвал яаж байна гэж байснаа л ашгүй зүүн тийшээ явдаг. За гэтэл энэ хоёрыг бэлтгэгчээр авчирсан бололтой манай хүн орчин нөхцөлийг нь хараад үнэхээр кинон дээр гардаг шиг л байна гин эргэн тойрноо учиргүй сонирхож эхлэн энд байх бүсгүйчүүд бүгд шинэхэн мэдээж манай хүн хоолны туршлагатай учраас энэ дундаа ахалж явдаг. Ханианаас ирсэн нилээн цуутай хүнд хоол хийж өгөх бөгөөд тэр баргийн зүйл түүнд таалагддаггүй. Тиймдээч Жиан бас хэрэглэн эндхийн ахлагчтайгаа бусдынхаа хамт суллагдахаар мөрийг тавьсан. Манай хүний энэ удаад хийх хоол стейк. Бусд нь юу гэсэн үг вэ л гэвч байгаа мах нь хутгаж орохгүй хатуу. Манай хүн эртний номноос уншсан хэсгээ санаж байгаад далайн замганд орон буцалгалгүй халуун усанд хэсэг дэвтэн хүссэн хэмжээндээ зөөлрүүлж чаддаг. Хоолч бэлэн болон юу ч сэтгэл санаанд нь нийцдэггүй ноёд чинь урдаа байх улаан махыг хараад уруулдаач хүрэгдгүй шүү. Ингээд болоогүй галтгоонд ажилласан бүх хүмүүсийг барьж авчирхаас гадна энэ өргөөний эзний охиныг ч мөн адил хүлээстэй оруулж ирсэнэ. Жионыг өмнөөс нь солигдвол түүнийг өршөөн гэхээр нь манай хүн хаанч байсан алдаад байх зүйл байхгүй. Буцчил байвал юу ч хийсэн яах вэ гэд саналыг нь зөвшөөрнө. Нөгөө ноёд чинь одоо л нэг хийсэн хоолыг нь амсаад аманд ороод уусах махнаас төрөл бүрийн ногоо амтлана. Нэг осондоо манай хүн өөрийн гараар хоол амтлагч хийчгэж чундхай ноёд өөрсдийн амтлсан мэдрэмжээ нууцгаан манай хүнийг бараг л цааслах гэж байхад нь хаан цэргүүдийнхээ хамт орж ирдэг. Дараа нь хийсэн хоолыг нь идэж магтаад сулуулж явуулах нь байтугай орны тогоочоор авахар болчихдог. Жион шинхэн найзтайгаа хоригдож байхдаа өөрийгөө ирээдүгээс ирсэн болохоо хэлэхэд анхнаасаа л хажирхалтай байсан учраас итгэжчихдэг. Ашгүй удалгүй энэ хоёр дээр хоол хийхийг даалгасан хүн амласныхаа дагуу энэ хоёрыг суллан бусдыг нь хаан аль хэзээ сулалжчихсан байгаа. Ингээд манай хоёр харанхуй шүн ойд алхасаар цүнхтэй номоо хайхын тулд унаж байсан хавцал дээр ирнэ. Бүл алдах шахан энэ тэрүүгээр харж байтал хаан энэ хоёрыг аль хэзээ оргосныг нь сонсоод цэргүүдийнхээ хамт араас нь нэгсээр олоод ирчгэд Дион сандран Мангун Рок гэх номноос болоод өөрийгөө ирээдүгээс ирэх болсон тэр цүнхийг л заавал олох хэрэгтэй байна гэхдээ хаан өөрт нь итгэхгүй байлаач нүднийхээ буланд модонд дүүжлээстэй байхыг нь хараад туслах руугаа дохин авчруулад өгөхөд манай хүн явах нь гэд магнаага хагартал баярлна. Гэтэл байхгүй нөгөө хаан чинь цүнхийг нь бүр хавцал руу чулуудчихдаг. Дараа нь хүчээр ордондоо авчран үүдээр нь орж хааны хатан тосж авах болон манай хүн хараад түүнийг жосооны хамгийн харгас эмэгтэй байсныг нь сандаг. Хатанч хааныг Жион сайн болсныг нь анзааран хорсолтоо нь аргагүй харж байтал хаан гараа сунган ирүүнээс нь бариад өөрлөгөө харуулan би үүнийг зохицуулна гэдэг. Манай хүн цаашдаа бүр зовох юм байна л да. Яг үнэндээ хааныг анд явсны дараа энэ хөгшин нэмтай хамт байж тэгсэн хэрнээ өөр эмэгтэйтэй хамт ирж байгааг нь сонсоод галзууртлаа ууралсан байдаг. За ингээд хаан ордондоо ирсний дараагаар отчоор бид байсан сумаа авахуулах үеэр ягаад ч юм хатан авчихдаг. Тухайн үед манай хүн шархыг нь боож цусыг нь тогтоохоогүй байсан бол амин насанд нь аюул учрах байж хатандаач Жионыг аварсныг хэлэхэд чамааг юм хөвгөлтэй байхыг хараагүй уджээ гэдэл бараг хардаад байгаа юм шүү.
Дараагийн өдөр нь шоронд хоригдсныг нь сонсоод эрхэм дээдэс алхахыг зорьсон бол хорихгүй байсан, түүнийг сонирхож байсан гэдэгт итгэлтэй байна гэдэл ширв татаж байснаа шивгчэндээ тэд хэрхэн танилцсан, ямар холбоотой болохыг нь мэдээдэх гэж даалгаснаас гадна сумны хэсгийг их унтаж Жисан руу илгээгийн захидаг. За ингээд шүн дунд манай хоёрыг хинэн үл мэдэгдэх нэг хүн шоронгоос оргуулдаг. Хатанд мөн адил энэ талаар мэдээ ирэх бөгөөд энэ хоёрыг авчирсан газар нь яг л багт наадам шиг хүмүүс үл танигдах бөгөөд баяр тэмдэглээдч байгаа юм шиг сүүлдээ бүр толгойн эргэж орхивоо. За гэтэл урдах хүн нь бага тайлдал. Хаан байхан тэрэ харин эднийг оргуулсан хүнийг нь хараад найз нь бараг л ухаангүй дурлцах нь хаан масагта бүжигчэнд баярлснаа илэрхийлэн шагналын хідэн зоос өгдөг. Гэтэл яг үнэндээ голд нь ойд алуурчны суманд оногдов. Үүний арт хэн байсныг олоорой гэх хааны нууц захидал байсан байдаг. Хөөрхийн манай хоёроор хөгжилдөж байснаа улаассан төмрөөр тамгалан гин сүрдүүлж байгаад л дахин зүгтаахгүй гэсэн энэ хоёроос амлалтыг нь авдаг. Хааны бас нэгэн хүссэн зүйл нь хоол хийлгүүлэх. Жион хариуд нь найзгаа өөрийнхөө туслахаар үлдэхэр болвоо. Мөн эднийг хатан холоос ажиглаад зогсож байсан. За ингээд манай хоёр ядчил шоронд биш юм да. Галтогоонд орж ирснийхаа дараа байгаа материалуудаа харж байгаад бугын махаар хоол хийхээр болдог. Дуусныхаа дараа хаанд оруулж ирэн өгтөл хизээж өмнө нь харж байгаагүй хоолнуудыг харахаас гадна өнг, амт, үнэр гээд урд өмнө хизээж харж байгаагүй аргаар ил гал дээр мах шараад өгөхөд таламжтай байгаагаа хэлэн манай хүнээр төрүүлж амсуулах мөчтөө дахиад л ээжигээ дурсан. Ийхүү ярилцаад сууцгааж байхад нөгөө хатан чинь байдгаараа ууралчихсан. Тэргүүн тайгны үгийг зөрөн орох гэж зүтгэх үедээ энэ хоёрын байгаа байдлыг хараад авна. Хатан өөрийнхөө ирснийг хаанд дуулахтал хоололж байгаа учраас өргөөрөөгөө буцноо гин улам зэвүүцлийг нь хүргээд авдаг. Жион сандран би одоо явах хэрэгтэй байх гэд бостол хаан гарнаас нь угц татан суулгаад урдаас нь улам ойртон би чамайг сонгосон гэж хэлээд л манай хүнийг бодолд автуулчих нь. Жион буцах замдаа хааны нарийн бичгийн дарагтаа таардаг. Тэрээр хэлэхдээ эрхэм дээдэстэй уулзах болгондоо юу тохиолдсон бүхнээ айлтгаж бай гэхэд намайг үнгүй тагнуулж болгох санаатай гэснээ арай гэж тайлбарлаж байгаад орон нь өөрийнхөө цүнхийг олоод өггэн тохиролцдог. Хааныг анх удаага хоолны цагаар хатанг буцаасан одоо чамайг алах гээд ажиглаж байгаа байхаа гэдэл манай хүнийг бөөр айлгаад хажихдаг. Энэ бол Бонксыг 7 дугаар зэргийн ахлах тогооч, ордны галтгоон хөл хөдөлгөөнтэй маш олон тооны тогооч туслахуудтай юм байна. Бас зүгээр байхгүй хоол хийхийнхээ хажуугаар ховч ярилцаад амжчих нь хааны ахлах тогооч нас бараад 14 хүн хонжээ. Тийм байтал нэг мөн хүний дүрийг олсон сүнс галтгоог маань эзэгнэх гэж байна гэд эдний дундаа энэ нөхөр манай хоёрын бүр өвөлийг үзнэ. Буданы сав онгойлгоход могоо гарч ирэн манай хүн тоосон шинжгүй багалзуурдаад авчих нь энэ хоёрын хийж байгаа ажил байхгүй юу? Галтгоонд жом тавьж байгаад л баригдчих нь. Гэсэн ч энэ хоёр маань юу хийж чадах вэ? Хоол хийснээс зүгээр л эндээ хоригдсон нь дээр юм байна л гэцгэн. Нөгөө хоёроо хаанд хэлчихье гэхээр ингээд тамлаад хайчих байх гэсэндээ дуугийн өнгөрөхөөр шийддэг. За хааны бичээж ордон доторх бүхий л хорыг найруулдаг юм шиг байгаа юм. Ноёд түшмдийг ятхан зөвлөлөгт явуулсан хүний хүртэл хэргийг нь цайруулах тухай хаанаас хүртэл гуйлагдаг. Гэтэл энэ бүхэнтэй хатанч хүртэл холбоотой амган захирагчийг зөвлөлөгт явуулсангийн худлаа цуурхал тарааж түүнийг нь Жион тараасан мэт болгочихж манай хүнийг хааны өмнө авчираад албатууд нь түүнийг цаацлахыг хүсдэг. Хаан ч хэлснийхэн дагуу өмнө нь нэрээд зэлмээ суглан хааны ахлах тогоочоор томилж байна. Нөгөө хідэн бүр шок. Юу л гэцгэн. Ийхүү манай хүн өнөөдрөөс эхлээд албан ёсоор өдөр бүр хааны хоолыг хийх болж тээ. Энэ мэдээг сонссон хатан зүгээр сухыг хүсэлгүй хатан ихтер очоод эрхэм дээдсэн сэтгэлийг хоол хийх чадвараараа өрхтөн толгойг нь нэргүүлсэн залтай юм хааны тогоочоор томилогдсон байна гэдэл манай хүнийг өмнө нь хаан суманд оногдсонтой холбоотой гэд худлаа хэлчихдэг. Үүнийг нь сонссон их хатан яагаад эртхэн хэлээгүй юм бэ гэж уурлаж хааны галтгоонд оролцох эрх мэдэл бидэнд байхгүй шүү дээ гэхдээ залтай хатан урдаас нь тогоочийн чадварыг та өөрийн биеэр шалгуул яаж байна гэдэл энэ хэд нийлж байгаад Жионыг ордноос хөөх арга хайцгаана. Харин энд манай хоёр өөрсдийн гисэн өрөөтэй болчихсон. Баярлсандаа баргал бүжгэлхнээ. Хоорондоо хэд ч тэрвэрлдчихв. Бид яаж байгаад тэр хараал идсэн дарангуйлагчтай уулзчихваа гэхтэн хатагтай хүн сонслоо штэ гэд бөө юм болно. Манай хүн ч урдаас нь зүгээр дээ бид хаан байгаа билээ. Хинч биднийг сонсохгүй гэцгээж байтал хааны тайган гаднаас манай хоёрыг гараад ирээ гэдэл дуудана. Тэгэхээр сонсогдсон л байх нь ордонд манай хүнийг өхөөрдөн ганц сэтгэлээсээ инээдэх хүн нь энэ
хайган ахлах тогооч болсонд нь баяр хүргэж өмсөх хувцсыг нь авчирч өгдөг. Онгойлгож үзээд хөөхин жинхэнэ торог байна гэм бөөн баяр болцохоогоод л аваад орно. За ингээд манай хүн чинь бөөр өнгө зүс орон галтгоо одоо миний гарт гिचгсэн л явж байна. Орж ирэн өөрсдөө албан ёсоор танилцуулаад бүгд л хүндлээд байх шиг байсан чинь ахлах тайгны гарсны дараа өөрийг чинь хэр чадвартайг мэдэхгүй ч хоёр хэлжээр ажилдаг болохоор нийт 390 хүн байна. Тэднийг ямар ч асуудалгүй удирдах чадах юм уу гэж амаасан. Зүгээр л асуудалд орохоос өмнө яваа гэцгээхэд энэ хэдийг бүр чочтол авдаг шүү. За одоо хааны зогийг барьж эхэлцгээ гэснээ өөрөө идээд эхэлвэ. Энэ дундаа ахлагч нь чи бол хааны тогооч өөргөө биелүүлж бидэнд заах ёстой хүн нь чи биш үү? Би хааны галтгооны талаар юу мэдхүү дээ. Зүгээр л хаан намайг энд томилсон гэж авдаг. За манай хүнийг за ёстой алаад өгөх байх гэсэн чинь ихний ээлжинд юу ч хийлгүй тэднийг ажиглахаар болдог. Ингэж нөгөө хэдийгээ хөдлөгч хөөд одоо миний амрах цаг ирсэн гэд байж байтал хатан их Дионыг дуудулдаг. Ахлах тогооч нартай уралдуулан хоолны чадварыг шалгаад чадваргүй байх юм бол гарыг нь таслана гэдэг. Дион яагаад заавал гараа эрсдэлд оруулна гэж гин бодож байснаа энэ бүхнийг сэдсэн хүнийг хатан болохыг ч анзаарчихна. Ингээд тэмцээнд зориулан тусгай бэлдсэн талбайд Дион болон бусад тогооч нар өмнө нь хатад суух бөгөөд бодолгүй тэд төсөөлөөчгүй байтал хаан энэ тухай сонсоод өөрийн биеэр орж ирэн эмээтэйгээ мэндэлэхэд чи түүнд үнэхээр санаа зовдөг бололтой. Хаан тэр бол миний хариуцсан тамилсан тогооч. Хэрвээ бусдан ч мөн адил ялагдвал бас л гараа тасдуулах уу гэхдээ нөгөө хэдийгээ өмөрөн нэгэнт ордонд хүлээн зөвшөөрөгдсөн гэхээр нь тэмцээн шударга байх ёстой гэд таслагчийг оруулуулан ялагдсан хэм гуйж бай. Гаргүй болно гэд тэмцээнийг эхлүүлдэг. Хоолны орцонд нь дүүпүү болон динжаан зайлшгүй байх шаардлагатай 2хан цагийн хугацаа байгаа гэхэд хаан манай хүн рүү хараад алдаа гаргах хэрэггүй гэдэл дотроо шивнэн. Ингээд энэ хэд материалаа цуглуулахад ордны 2 тогооч бүх зүйлийг мэддэг гэсэн янзтай. Манай хүнээс төрүүлээд хамаг юмыг нь хоослоод хайчих нь. Тиймдээ ч энэ 2 төрүүлж хоолоо бэлтгэхэд манай хүн байдаггүй. Хаанч бүр суудалдаа тогтож ядна гэтэл ашгүй. Сүүлдээд чамаагүй орж ирлээ. Эхний ээлжинд гурил зурхыг нь харснаа хитрхи энгийн юм биш үү л гэцгэн. Манай хүний сүүлдэж ирсэн шалтгаан нь тэрхүүн тайган дутуу материалыг нь олоход тусалж хатан ихийг багасаа л эхлэн хоолны зуршилгүй байсныг нь дуулгаж ээж нь багадаа хийж өгж байсан сүүлийн хоол нь санаанаас нь гардгүй болохыг хэлсэн. Ийхүү Дион анхаарлаа төвлөрүүлэн сэргээх анхлуун амтыг мэдрүүлэх нэг хоолыг болож олсон биш. Материал нь дутаад буцаж галтгоон руу явахыг хатан ихээс гуйсан биш. Зөвшөөрдөгөө. Гэтэл хаан хажуугаас нь шалсаар байж ятгаж чаддаг. Манай хүний гарсны дараа хатан туслах руугаа дохиход араас нь очоод хүлээж байснаа шатнаас түлхэж унгаан. Энэ үед нөгөө 2 тогооч чинь бараг хоолоо дуусчихсан. Манай хүн туслахаа хүлээсээр байдаггүй. Удалгүй цаг дуусах гээд байдаг. За гэтэл хөөх юм нь доголсоор л орж ирж байна. Энэ хэд тогоонд хийсэн зүйлийг хараад анх удаага харж байгаа учраас юугийн ч мэдэхгүй хоол өгөөд бүгд өвдчихвэл яах болж байна. Гин хатан илүү үгэлсээр хаан тэнэг биш учраас энэ тэмцээнийг Дионыг үгүй хийхийн тулд зохиосныг ч мэдэж байлаа. Цагтаа амжиж дуусгасанд нь баярлан ямар амттай бол гэхээс сэтгэл түгшин хүлээн эхний амтлах тогоочийн хийсэн хоол загсны махан ороомог зөөлөн амтлаг бөгөөд энэ хэд ч тааламжтай зоглон дараагийн тогоочийн хоол нь гоёмсог байхаас гадна амттай болжээ. Харин Дионы хийсэн хоол нь харахад жоохон царай мутайч амсаж үзээтэл яг л төвний хүсч байсанчлан сэрүү татсан хоолыг хаан амталдаг. Ингээд болоогүй хоолны зуршилгүй хатан их ээжийнхээ хийж өгж байсан сүүлийн хоолыг амталдаг. Дионы хийсэн сүүлийн орцон хясаа байжээ. Мөн тэмцээн эхлэхээс өмнө биеийн тааруухан байхыг анзаарсан учраас хоолндоо бууцаа нэмснээ хэлэхэд манай хүнийг магтаад барахгүй. Цаашдаа ч энэ хоолыг идэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ингээд тэмцээний ялагчаар Дион тодрон хааны тушаалаар шийтгэлийн цаг болон ялагдсан 2 тогоочийн гарыг тасдах. Манай хүн мэдээж яаж зүгээр харах билээ дээ. Өөрийн биеэрээ хамгаалan тэдний өмнөөс хаанаас өршөөл гуйн өнөөдрийн увайгүй явдлаа ухаарсан хатан их уучлалт гуйн энд байх бүхий хүмүүс хааны өршөөлийг авч чаддаг. За ингээд галтгооныхан манай хүнийг бүр хүндэлдэг болно. Одоо л нэг ахлах тогооч шиг байх шүү. Харин гэлгүүмийг аварсан хүн нь нөгөө залуу. Ягаав нөгөө манай хүний дурлаад байсан бүжигчин залуу.
Энэ хааны бичиж гэж нэг хэргийн эзэн байна. Хатантай ойр мэт царайлж байснаа. Дионыг гүтгснийг нь хаанд ховлцохож тэгсний дараа нь манай хүн дээр ирээд эрхэм дээдэстэн гоёмсог зүйлд дуртай. Түүнд таалагдана гэж найдаж байна гэд үгийн зөрөөгүй баахан гоёл чимэглэл өгчхөөд гараад явчихна. Харин хаан хатан дуурлаад бөөнлөн болдог. Тэгэхдээ биеийн тавгэрхэн хэвтэрт орно. Үүнийг нь сонссон ахлах тогооч гараа гарган паста хийн оруулж өгдөг. Энэ үедээ Жионоос аав ээжийнхэн талаар асуудал ээж минь намайг бага байхад нас барчихсан гэхэд чи яг л над шиг ганцаардлыг мэдэрсэн байх нэ гэдэл ширтэн. Түүнийг гарсны дараа хаан яг л нөгөө номтой ижил хоолны тэмдэглэл бичин манай хүнийг үргэлжил Мангун рок гэх номыг ярьдаг учраас өөрийнхөө тэмдэглэлийг бүр яг тэгээд нэрлэлчихдэг. Дараа нь шөнийн сарвчин цун нилийн лууч согтоод манай хүнийг амраачихгүй хоол хийж авчруулснаа өөрлөгөө татаж хэвтүүлээд эсэгхэн хугацаанд ингээд байчих гэснэ. За ингээд хаанаас болж шүнжин унтаагүй Жион маань түүнд хатаасан захстаа шөөл хийж өгөх гээд хавь орийнхногоо бас л нүдэд хайчих төглөө. Ийхүү хоол нь бэлэн болоод оруулж өгөхөд хаан урд шөнө болсон явдлаа огтхон ч саналгүй. Юу ч болоогүй юм шиг царайлна. Манай хүнч тийм хүнийг яалтаа билээ. Урдаас нь хэлж чадалгүй. Уурандаа ширв татаж байгаад л гарлаа шүү. Гайхсандаа тайгнаа дуудан асууваас та Жионы уралд хүрсэн гихтүүдэд өөрийнх нь үлдэн нүднийх нь өмнө зураагаад л явчихна. Харин Жион гарч ирээд яахаараа сандгүй байна гэд өглөөд явж байсан чинь нөгөө гудамжны бүжигчин гарч ирснээ. Өөрийг нь танихгүй болохоор үсээ хүртэл задлаад л зүйлдээ гэлгүүмийг асуудаг. Манай хүн сайн байгаагийн дуулхан түүний гимтээсэн хүнийг харсан эсхийг нь асуухад ямар тааж өмссөн хувцсыг нь харвал ордны үйлчлэгч эмэгтэй байсан гэж хариулв. За гэтэл гэлгүүмийг зоож алах гэж байсан үсний шорон их чин нас барахынхаа өмнө гартаа атгцсан байсантаа таарч байсан. Тэгэхээр баг хадны туслах их чихэн үхэлтэйч мөн адил холбоотой байж болох юм. Өглөөний уулзалтын дараа хатан хаантай уулзахаар дуудуулсан боловч татгалзсныхаа дараа сэтгэл санаа нь тиймхэн ээжигээ дурсан алхаж байхдаа нэг л мэдгэд ордны галтгооны хажууд ирчихдэг. Түүнийг бодоод байгаа өөрийгөө ч ойлгож ядан буцаж ирээд хоолоо ч идэлгүй танхимдаа сууж байхад нь хатан өөртөө нуулаагүй дуурлахаас гадна хаан Жионы уралд хүрсэн талаарч сонсчихож тиймдээ чахлах тогоочийг өөрт нь зогтсон өргөс мэт үзэн яах хийхээ олж яднаа. Манай хүн өнөөдөр хааны хоолоо идэхгүйг сонссон ч ямар тач хийгээд үзье гэдэл нөгөө хэдийгээ дагуулсаар өдрийн хоолнд загас дахиа ер нь л хийж авчраагүй хоол гэж байхгүй дээ. Ингээд бүр оройч болж одоо хүртэл төрөл бүрээр хийсээр эцэст нь бууж өгцгөн Жион орхосоо өмнө сар харан сууж байхдаа гинтэл хааны дүрийг хараад эхэлдэг шүү. Түүнтэй муухай харьцдагч санаж байгаа бололтой. Гэхдээ ганцаараа байсангүй хаан ч мөн адил Жионы өхөөртөм төрөх халамжтай байдлыг нь санан инээмсэглсэн хэрнээл өлсөж байгаа болохоор чамайг бодож байна уу? Эсвэл би чамайг бодсондоо өлсөж байна уу? Гин өөрийгөө ч ойлгохгүй байснаа тайхныг дуудан миний оройн хоол яасан бэ гэж өв. Энэ хугацаанд Дионыг сонсон янзтай ширтэн хоолыг нь нэгэн бөөн баяр баясгалан манай хүн гаран хөөрх мэт байснаа энэ юу байсан бэ гэснээл дахиад араас нь хаан нууцаар харан хөөрдөж байтал зүрхэн учиргүй хүчтэй цохилохыг бодвол үнэхээр л дурлсан бололтой. За ингээд сар бүр хааны эрүүл мэндэд санаа тавин үзлэг хийдэг уламжлалтай. Үүнийг жисэн хунтаач хариуцдаг бөгөөд энэ нь хааны авга ах мөн хатантай өргөлж нууцаар уулзаад байдаг хүн чухал хүн ирсэн гэдэл ордноор бөөнгөн болон ахлах тогоочд хоол хийхийг даалгасан боловч хатан өөрийн хүсэлтээр энэ тогоочд мөн адил хоол хийхийг тушаадаг. Ингээд удалгүй хоёр талаас танхимд орж ирцгэн өөр өөрсдийн хийсэн хоолнуудаа өгнө. Хатан өөрийн хийлгүүлсэн хоолнуудаа эрүүл мэндэд тустай эмийн шинж чанартай гэм магтаж байгаад л өгнө. Энэ хоёрт ч таалагдсан бололтой дараагийн хоол нь Жионы бэлтгэсэн бүрч шарсан мах. Энэ хэд анхудаага харцгааж байгаа учраас өнөөдрхэн шалгааж байгаад л амстал гадна талдаа шаржигноор боловч дотор талдаа чихтэй гин хаан бүр магтаж гарваа. Хатан харцаараа барьж итгэн холгүй. Манай хүнч дотроо чи харгас хатан байж болохч би ирээдүйн хүн шүү гэдэл ан ман үзэлцэн хаан энэ хоёр хоолыг нь үлдээлгүй идэхээс гадна Жионд баярснаа илэрхийлэн юу хүсэж байгааг нь асуухад манай хүн дотроо нөгөө цүнхээ асуухыг хүссэн боловч чадалгүй. Шинэхэн хоолны ногоол гэлээ хөрхийг хатан тусгаалan хоол бэлдүүлээд ч нэмэргүй. Багтарч унахын даваан дээр орж ирэх шив.
Ингээд оройн хаан өнөөдөр идсэн хоолныхоо зураг болон орцыг нөгөө номон дээрээ тэмдэглэдэг. Тэгэхээр хуучин номны шидэн арилсан бол манай хүн яаж бодох бол гэхээс сонирн байгааз гарцаагүй хаан зохиолч байсан учраас тэр үйлбэрийг уншаад л Жион иржилдээ. Мөн хоолны тэмдэглэл бичгтээ сэтгэл зүрхэндээ манай хүнийг үргэлж боддог. За харин Сонжой гих хааны бичээч нь энэ хоёрыг нэгэндээ уруулаа хүргэснийг нь сонсоод хэсэг явуулж байснаа лахлах тоогоочд бэлэг өгөөч гин санаачилдаг. Тиймдээ чаавтайгаа юу гөх талаар нь ярилцаж байснаа манай хүнийг цүнх олоод өгөөч гэд байсныг нь гинэт сандаг. Тэгээд болоогүй аль хэзээ олчхож дотор нь алт байгаа юм болоо гэж сонирхоод хартал хачирхалтай зүйлсээр дүүрэн байсан. Өөрт нь их л хэрэгтэй бололтой буцаагаад өгчихвөл тэднийг ойртуулах байх гэж аавдаа хэлээд дараагийн өдөр болоход хаан даваачаад өгчихвөө. Гайхаж авснаа баярлалаа гин Жион дамснараа хааны цэцэрлэгт хүрээлэнд оруулан манай хүн Жимс ногоо цэцэг харан уулга алдаад бүр очиргүй их баярлаж байтал хаан орж ирэн энэ газрыг хүссэн үедээ ашигла миний чамд өгч байгаа бэлэг гэж хэлэн эргэн тойрноо ажигласгааж байгаад энэ бол туршилтын ногоо хордоо байж мэднэ болгоомжтой бай гэж хаан хэлэхтүүдэд манай хүн чинь орилоодолд явчихлаа. Гэтэл энэ нь улаан чинжөө барилсандаа бүр хааныг тэрх нь холгүй байтал тэгвэл энэ яаж байна? Наашаа ирэх замдаа олсон гэсэн чинь манай хүн цүнхээ хараад л маш ихээр баярлан хааныг тэргээ тавдаг. Одоо уурчин гарсан уу? Намайг уучлаарай. Яг үнэндээ би гиснээ таг гацсан өөрт нь сайн болсноо хэлж чадсангүй. Жион та яагаад нүрээ буруулаад байгаа юм бэ? Гин ойрцоор байж хаан хөл алдаад давхарлаад унчихдаг. Манай хүнийг энд ирсэн цагаас хойш хос хэрвээхээ эргэлдээд л байдаг. Энэ хоёр учиргүй сандралдан босцгоон Жион унахта гараа гимтэж гисэн хаан сандраад бөөн юм болоход нь галтгоонд ажилдаг хүн иймэрхүү зэргийн юм байдаг гэд манай хүн тоож байгаа ч юм алга. Хэдий гунигтаач одоо явах нь гэдэл ном харсан чинь дотор нь байдаггүй. Анх цүнхийг олсноор нь Сонжихээс асуудал анханасаа байгаагүй мэдэхгүй байна л гин сэтгэл нь тиймхэн байгааг харсан хаан ой тунсан байж магадгүй ямар тач олоод өгөөгийн амладаг. Дараа нь Жион галтгоондоо ирсэн чинь нөгөө хідэн будааны арх нууцаар уучсан сууж байна шүү. Бамцсандаа хэр дарагцныг нь шалгах гэж байла. Та амсаад үзээч. Гээл айснаа чичрээд байхаар нь юун амсах шаал цогтуу улаа бутарчсан явж өглөө шүү. Ийхүү хэсэг хугацааны дараа тасраад сэргэж удалгүй Жосонд Хятадын томоохон элч нар ирэх юм байна. Тэд хоол маш их голдгоос гадна энд ирэхдээ өөрийн орны чадварлаг 3 тогоочоо авчрах талаар хаанд дуулгадаг. Ингээд урт хугацааны аян замыг туулцхан ордонд ирэхэд нь хаан өөрийн биеэр тосч авдаг. Эдгээр тогооч нар ур чадвартайгаас гадна бие хамгаалах урлагийг чадварлаг сайн эзэмшсэн л гин хаан урдаас нь өөрсдийн тогооч нараа мөн адил магтаад найрсаг аргагүй дотогш оруулдаг. Гаднаас манай хэд цай болон амттан оруулж ирэхэд үнгийн макарон анх удаага харцгааж байгаа хүмүүс орц найрлага тайлбарыг нь асууж байгаад сүрхий 3 тогооч төрүүлж амсаад л нүдэн орой дээр гарч орхино. Илч хааны ахлах тогоочийг шагшин магтаад өөрсдийнхөө хүмүүстэй өрсөлдүүлнэ гин хаанд санал тавихад манай хүн битгий гэдэл дохино. Нэгэнт Жионы чадварыг мэдсэн хүн эргэлзээд байх зөвлөжгүй зөвшөөрнө. За гэтэл оройн төрийн зөвлөлийн гишүүн хайрцагтай мөнгөн имбүү барьсаар элчдэр ирэн нууцаар уулзаад захирагчаа солих хүсэлтэй байгаагаа дуулгана. Надад ямар ашигтай вэ гэж ёжлоход та тэмцээний бооцоогоо өндөр тавих хэрэгтэй. Мөн энэ бол бидний хадгалж ирсэн тэмдэглэлгээд өөрийнх нь хүлээн авсан бүх бэлэг болон он сар өдрүүдийг бичсэн байгаагийн өөрийг нь сүрдүүлэх гэж байна гэж бодоод ууралтал тэмдэглэлийг өөрт нь өгчөгдөг. Ингээд баргал тохиролцсон явсныхан дараа өөрсдийн тогооч нартайгаа зогсож байтал тэд ойролцоох хүн байгааг мэдрэн эзнээ бүр үнэн сүртэй нарахгүй хамгаалдаг. Гэтэл тэр нь нөгөө бүжигчин хааны тушаалаар шалгаж явж байж арайгийч мултарлаа. Тэд бол жирийн тогооч нар биш, мөн төрийн зөвлөлийн гишүүнийг харсан гэдгээч дуулгана. Гэтэл түүнийг явуулсан хүн нь Жисан хунтааж болон хааныг буулгаж авахыг хүссэн хэсэг бүлэг хүмүүс байж эдэнтэй хатанч мөн адил холбоотой гэд боддоо. Үүний чих нүд хийдэг хүн нь мөн л адил галтгоонд ажилдаг нөгөө нөхөр өмнө нь Жион хийсэн хоолонд нь нууцаар хийгээрэй гэд нэг зүйл өгөхөд хараахан хийж зүрхлээгүй. Хатанд хэтэрхий олон хүн байсан учраас чадсангүй. Одоо болох тэмцээндээ анхааран галтгооны нэр хүндээ авч үлднэ гэхэд нь үгүй дээ, тийм биш. Энэ тэмцээнд ялагдах ёстой гин урдаас нь хэлэгч үгүй болгоно.
Дараа өдөр нь хаан манай хүнийг дуудаж уулзаад тэмцээнд хэрэгтэй зөвлөсийг нь асуудал хүлэмжинд байх чинжүүг нүдүүлэн амтлагч гаргаж авах хэрэгтэй байгаагаа хэлэхэд хотын загт байх нүдүүрийн газар руу хамтдаа явцгаая гэдэг. Гэвч манай хүнд үнээс өөр хувцас байхгүй гэхээр нь хаан өөрт нь зориулаад янз бүрийн гоёл чимэглэл болон өөрт нь тохируулан бүхнийг бэлдэн өмсүүлээд хартал Жион маань үнэхээр үзэсгэлэнтэйгээс гадна хаанч харцаа салгаж ядана. Ингээд манай хоёр тохирсон цагта ордны арын хаалган дээр уулзаад зах дээр явах үедээ манай хүн яг л өөрийг нь энд авчирсан ном дээр зүүцэн байсан тэр зөвлөлтийг олж хардаг. Гэхдээ өөр зоригтой ирсэн болохоор чинжүүгээ нүдүүлэхээр өгөн хүлээж байх хооронд нь хаан захыг бараг нүүлгэх нэ. Гэтэл юу юуг л хүчтэй хадар орон хатаах гэж гадна тавьсан байсан чинжүүг нь нөгөө 3 тогоочийн нэг нэрээд амсчихдаг. Удалгүй борооч зогслоо. Хаан нүдүүрийн газар иртэл манай хүн байдаггүй. Хэсэг хайгаад олдолгүй бүхэн юм болж байтал ойр орчмыг харах гэж явсан Жион гартаа цэхэлдэг цэцэг барьчихсан. Үзэсгэлэнтэй нарахгүй эр Жион шүү. Мөн тэрэг төрсөн хүн яг дайрах гэж байхад нь ингээд газар унсан цэцгийг нь авч бас туслаад л сүүлдээ бүр нэгнийгээ халтайлгаж өгнө. Бараг шөн дундал гэртээ ирэх гараа гэж байснаа. Яг нөгөө зүйлтийг нь авчхаж эднийг ч мөн адил манай хүнд зориулсан байж. За харин нөгөө бүсгүйч нэрээд галтайгоог түвээж хайчхаад нөгөө чинжүүнээс нь ч мөн адил авчхаж Жион орж ирэн нөгөө хэдийгээ зоригжуулаад хамтын хүчээр юу болохыг харуулъя л гин. Ийхүү тэмцээнтэй холбоотойгоор уулзацгаан 3 хоногийн дотор бэлтгэл ажлыг бэлэн болгох ёстой. Гин хаан зарлахад манай хүн тохиж байснаа 5 өдөр болгочихвоо. Нөгөө бүсгүйч нь Жионыг байхгүйд галтгоонд нь ороод манай хэдийг бүр болгож өгжээ. Тэгэхээр нь энэ хэдийнхээ хариуг авч байна гэд бүсгүйн заазварыг ямар ч иргүү болгоод хайчхаж ийхүү манай хүн тэмцээндээ зориулаад битүү чанагчийг хийхээр болжээ. Мөн дор хаж 6 жилийн настай улаан хүн хорхоотой хонхон цэцэг бугын ивэр болон бусад 10 ургамлын гаралтай янз бүрийн ховор зүйлсүүдийг хоолндоо ашиглан тэмцээндээ оролцох төлөвлөгөөгөө боловсруулцгаан хүндрэлтэй зүйл нь хизээч харж байгаагүй энэ тоогоог яаж хийж чадах юм бэ л гэцгэн. Нөгөө багийнхан бол тасралтгүй тэмцээндээ бэлдсээр харин манай хэд нөгөө халуун ногоотой амтлагчаа гаргаад авчихад тэднийг хэн нэг нь нууцаар хархан тэрэ гэтэл тэр хүн нь хаан их л санаан зовж байгаа бололтой тогоо хийлгүүлэхэд нь туслахаар чунсэй гих агуу жанжин байдаг бөгөөд алдартай дархны удам гарын дүүтэй гэзгэн энэ хэд ярилцсны эцэст амьдардаг тосгон руу хайж очихоор болцгоон. Гэхдээ хаан Жионы аюулгүй байдлыг бодсондоо эрэгтэй хувцас өмсүүлдэг бас болоогүй. Бичээчтэйгээ дотн байхыг хараад хардаж байснаа л өөрөө явахаар болчихно. Энэ тэгж байгаад ихэндээ муу хүн шиг байснаа хаанд үнэхээр л үнэн ч юм шиг байгаа юм. Байхгүй үед нь хамт үүдийг нь манаж зогсоод хаан өвчтөө байгаа гин гаднаас хүмүүс оруулдаггүй. Гэвч энэ хорон санаат галтгооны үйлчлэгчээс хааныг орноос гарсныг нь аль хэзээ мэдчихэж тиймдээч бас нэг зүйл сэдээд байх шиг л байгаа юм. За харин манай хэд явсаар бараг л хүрэх газараа ирсэн бололтой. Гэтэл үүдэн дээр нь энэ хаалгыг зөвшөөрөлгүй онгойлгосон хэн бүхэн түүний өхлийг түргэсгэх болно гэх бичиг тавьсныг нь харсан хэрнээ хаан тоогч үгээ татчих нь. Гэтэл эхлээсээ байсан олсны тусламжтайгаар гар аргаар хийсэн их бөө тэднийг юу юугүй л чиглэн. Энэ мөчид хаан Жионыг хамгаалахад хааны туслах өөрийн амиа үл хайхран өмнөр нь ордог. Ухраагаад хартал нөгөө бүжигчин чинь зүгтэж байдаг шүү. Аз болж энэ ч их бөө биш. Энэ нөхрийн хийсэн туршилт хаан ихэд уурлан өөрийгөө танилцуулахад ордны хүн гэдгийг чинь мэдсэн бол жинхэнэ сумаар шүрших байлаа. Гээд бүр тоосон шинжгүй эдний зорж ирсэн хүн нь учир хаан бие барин дуугийн өнгөрдөг. Өөрийг нь ятгахад амаргүй бололтой. Жион ахыг аргадаж гуйгаад ч нэмэргүй. Сүүлдээ энэ хэд хөөгдөж гарцгаан оройч боллоо. Эндээ шүнжин суугаагаараа хонцгоон дараагийн өдөр болоход манай хүний бодолд пажон орлоо шүү. Яах гэж байгаа вэ гэхээр ах бусанаас ирсэн нутгийн хоолоор нь сэтгэлийг нь татхандээ боротооч гэсэн бүгдээрээ хоолны материалуудыг нь цуглуулад нөгөө хэдийхээ тусламжтайгаар гадна хоол хийцгээдэг. Хэсэг хугацааны дараа ах үнрээр нь чирлээ. Эдгийгт нь тоохгүй байсан хэрнээ энэ хэдийг амтрахын этгийг хараад төсөлгүй шүүрч аван амсаж үзээд л хүүхэд насандаа идэж байсан тэр л амтыг мэдрэн эцэст нь нэгэн зөвшөөрвөө. Ингээд л манай хэд бөөн баяр болцгоон бүжигчин ахад тусалж үлдээд харин энэ гурав өөр газар руу явцгаан бусад материалуудаа хайхаар болдог. Ах удмын үнэхээр л уран гартай тогоогоо нэгэнт хийгээд эхэлчихэж харин энд хорон жисаны тусламжтайгаар нөгөө баг нь улаан чинжүү олж аваад манай хэдтэй ижил төрлийн амтлагч хийж байдаг.
Хөөрхий бүсгүй Жионыг байхгүйд их зовноо. Тамлаж байгаа тоогоочийг харсан ахлагч нь туслахад арай хадуурхаад байгаа юм шүү гэд хідэн үг хэлээд явж байсан чинь нүрээ нуучсан нэгэн гарч ирснэ. Хоёр тоогоочд хаандаа дамжуулаараа гин нууцаар захиа өгчхөөд гүгээд явчихна. Энэ хоёр цагаан үсийг нь хараад Мин улсын элч нарын нэг гэдгийг шууд л мэднэ. Мөн маш ихээр гайхаж айсан зүйл нь юу байсан гэхээр энд ирсэн хүмүүс нь солонгос хэл мэдэхгүй. Гэтэл манай хэлээр ярьж байна гэж гайхаж байснаа сонирхон захиаг нь хартал дотроо юу ч бичээгүй цагаан цаас ямар тач тайган давчран өгтөл дотогш оруулан лааны гэрэлд барин бичээчийн хамт харвал ордны тоогоочийг хин нэг нь хороох гэж байна. Тэр маргааш гэхэд байхгүйж болж мэднэ гэх бичвэр тодрон харагддаг. Үүнийг хүлээж авсан бичээч тэр дороо март бэлдүүлэн хааны байгаа зүг рүү яаравчлан давхин. Төрийн зөвлөлийн гишүүн болох нөгөө хүн элчэд ахлах тоогоочийг алах талаар дуулгах үед нь энэ тоогооч сонссон байж л дээ. За ингээд дараагийн өдөр буюу тэмцээн болох өдөр манай хэд 7 цагийн үед уулнасаа бууцхан буцаж ирэхэд ашгүй нөгөө тоогоо нь бэлэн болчихож гэхдээ хэсэг бүлэг хар хувцастай хүмүүс Жионыг алах тушаал авсан учраас тэдний байгаа газар руу чиглэн гэхдээ ахын тусламжтайгаар ирж байгааг нь мэдцгэн манай хэдийг бушуухан зүгт гиснэ алуурчдын урдаас галны хэсэг бүлэг хүмүүсийг нь дарсан ч тэд дэндүү олуула энэ хэд маань зүгтэж чамжилгүй халдлагад өртөн ашгүй ахын ачаар арын хаалгаар зөөгдсөн ч тэдний байн Жион байсан болохоор алуурчид мөн лэтэл араас нь хөөн нөгөө мө хааны туслах манай хэдийг зүгтаалхан өөрөө тэдэнтэй тэмцэж байгаад нөгөө бүжигчин хэсэг бүлэгтэн тулалдаж байхад үлдсэн хідэн алуурчид Жионы араас ирдэг. Хаан өөрийн биеэр манай хүнийг хамгаалж байхдаа шарх авчихдаг. За гэтэл ашгүй яг энэ үед нь бичээч хідэн цэргүүдийнхээ хамт амжаад ирчихжээ. Хаан тэдний нэгээс хэн явуулсныг нь асуухад шууд л амиа хороож орхин. Үүнийг харсан Жион ухаан алдан мөн хааны туслах чамд гарч энэ мэдээг сонссон жисэн. За харин манай хүн ухаан орон энэ хэд маань тэмцээний зүг яарцгаан морин дээр дотор нь муухаарад төр зогсохдоо хааныг сэлэн барихтаа дайжгүй байсан шүү гэж магтахад баярлаж өнгөрч байгаа гинэ. Ийхүү тэмцээний эхлэх цаг болж нөгөө хэд маань байдаггүй. Гэтэл ашгүй энэ тоогоочийн тусламжтай дахин нэг цаг сунгана бас л хүлээгээд ирдэггүй. Гэтэл энэ тоогооч ордны хашаанд орж ирэх марины туйрын чимээ сонсож байснаа тэд ирлээ гэж хэлэхдээ зэрэгцэн энэ хэд маань үнэхээр л амжаад ирлээ. За ингээд цаг нь ч тулчихсан бушуухан орж ирцгийн тэмцээнээ яаравчлан эхлүүлдэг. Эхний хоолны сэдв бол урд үнэн хизээж байгаагүй махан хоол. Цаг явж эхлэхэд Жион бусдаа халуун ногоотой галбижин болон шарсан богино хавирга эсрэг талын багийнхан дахианы мах бараг л үзүүлбэр үзүүлчихнэ. Жион тэднийг харан дахианы махыг давс цуу зүгийн бал ашиглан зөөлрүүлж байгааг нь анзаардаг. Гэтэл эднийг ажиглах ч яах вэ? Бэлдэж гаргасан халуун ногоотой амтлагч нь алга болчихжээ. Аргаа барсандаа шар бурцгны соусаар орлуулах уу гэж ярилцаж байгаад манай хүн бодож олсны эцэст усан үзэмний дарс ашиглан өөр хоол хийхээр болжээ. Өмнө нь хизээч ийм зүйл харж байгаагүй хүмүүс мэдээж гайхалгүй яах вэ? Зарим нь бараг энэ бүтэхгүй гэсэн янзтай л харна. Нөгөө багийн ахлагч үнэхээр л өмнө нь харж байгаагүй махан хоол хийх бололтой. Бүсгүй санаа зовох хэрэггүй. Надад энэ байхад тэд хизээч ялахгүй гэдэл гаргаж ирсэн зүйл нь улаан чинжүү энэ хэд маж халуун ногооны үнрээр нь мэдчихэн бас нэгэн онцгой зүйл гаргаж ирсэн нь күнзийн удмаас дамжигдаж ирсэн ховор арх. Цаг хугацаач нилээн явж хаан энэ хиттэй санаа зовоод сууж байтал Жион олны өмнө өөрийн ур чадвараа харуулan баясгаад хоёр бүсгүйч харцаараа тулалдаж байдаг шүү. Хоолнууд нь бэлэн болцгоон тавгалахл үлдлээ. Хэсэг хугацааны дараа цагч дуусан. Одоо амтлахл үлдэх шүү. Эхний ээлжинд манай хідэн бэлтгэсэн хоол хүмүүс амандаа хүрэх төдийдэл махан өөрөө уусхийг мэдрэхээс гадна чихэрлэг байгалийн амтыг амтлан хүмүүрэл сайшаа магтлаа. 감사합니다. Харин Мин улсынхан халуун ногоотой самартай дахиан мах хүмүүрэл маш тансаг хүчтэй амтыг мэдрэцгэн мөн Күфү гэр бүлийн архины цэвэрхэн боловч баялаг амтыг дурдахгүй байхын аргагүй л гин. Гэхдээ энэ хэд маань амтлагчаа алдчихсан. Түүн рүү бүр үзэн ядсан янзтай ширтдэг. Ядаж байхад хоёр талаас оноо өгөхөд хаан тэдэнд 7 оноо. Энэ бүр учиргүй л магтаад байсан чинь манай хідэд 4хэн оноо өгчхөж
Ингээд л ялагчийг зарлах болсон чинь Жон үнэхээр л тэсэлгүй эсрэг багийнхаа хоолыг амтлахыг хүсдэг. Илж ямар санаатай байгаа юм гэж уурлахад эсрэг багийн нөгөө хүн чинь дахин нэг удаа манайх хэдэд тосолваа. Жон хоолыг амсаж үзээд амтлагчаа таньчихалгүй л яах вэ? Ахлагч нь бүсгийг дуудаад улаан нунтгийг хаанаас авсан бэ? Урдаас нь энэхүү орцыг Жосонд хууль ёсны аргаар нь олж авсан гэхийг сонссон Жон бид үүнийг бүтээхийн тулд өөрсдөө түүн хатааж нунтгалсан нууц жор байсан байтал яаж гартаа оруулсан юм бэ гэж асуух үед нь хаанчийн тухай саналаа. Харин ахлагч та тогоочийн хизээч хийх ёсгүй зүйлийг хийсэн хэн нэгний орцыг хулгайлна гэдэг байж боломгүй зүйл чамайг хизээч уучлж чадахгүй гээд тэмцээний эхний шатанд мин улс ялагдлаа гин өөрийн биеэр бүсгийн өмнөөс уучлалгүй ялагдлаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тэрээр би хууль ёсны дагуу авсангийн гүрийж нөгөө мө хорон санаатыг чинь заагаад өгчихвөө. Хаан авгахаа юу яриад байгаа юм бэ гин итгэж ядна. Нөгөөх нь ч бос жирэн хөхөрч байснаа би чухал зүйл гэж мэдээгүй өгчихсөн гээд гүрийчгэн сүулдэ Жон үнцэнтэй орц найралгаа аюулгүй байлгаж чадаагүй зарим талаараа бидний буруу хаанч бодсны эцэст шийдвэрийн оноог зарлалгүй эхний шатанд тэнцсэн гэж үзье гэхдээ мин улсын элч ийм зүйл байж боломгүй гэж эсэргүүцэж байгаад сүулдэ яах аргагүй болон зөвшөөрнө. Гэхдээ 3 тойрогт дахин ийм зүйл давтагдаж тэнцвээс манай улс ялагдсан гэж тооцъёгийн хаан амлалт өгөөд 2 дугаар тойрог дараагийн өдөр яг эндээ туулсан цагтаа болохоор болдог. Ингээд хүмүүс гарсны дараа нөгөө бүсгүй чинь чин сэтгэлээсээ тогооч нараас уучлалт энэ хэд маань нэвлэрвэ? Харин залтай хатан энэ тогоочийг хөдлөхгүй болохоор нь ээжийнх нь нэрийг хэлэн сүрдүүлдэг. Ингээд дараагийн өдөр болж 2 дугаар тойрог эхлэн манай хэд бэжин нугас хийж нөгөө багийнхан алс холоос авчирсан аврах том анхлан мөнөртэй алтан бадамлын хоо цэцгийг хоолндоо ашиглацгаана. Энэ хэд маха жигд зүсэх ёстой байтал хатны сүрдүүлгийг авсан тогооч гараа эсгэн Жон гараа гимтээчихсэн өчөр хутгаач барьж дийлдэггүй. Гэхдээ энэ тогооч нь хатны туслах хараад байсан өчөр албаар тийм алдаа гаргасан мөн тэр хинээс жилүү гэлгүүмийн хутга барихтаа сайныг мэддэг учраас л ийм зүйл хийж эртэд зовоогоод байсан нь ийм учиртай байж л дээ. Зааж өгч байсныхан дагуу зөв хийхэд дотроо баярлалаа гэдэл шивнэн. Цаг дуусаж хоол бэлэн болон тус тусын гайхалтай хоолнуудыг хийснээр тэдний авсан оноонуудыг Жосоны баг 1 оноо харин нөгөө баг нь 8 оноо гэд боддоо тиймдээ бөөн юм болцгож байж дахин тэнцүүлэн маргааш нь 3 дугаар шат болохоор болно. Оройн хаан Жоныг ордондоо дуудуулаад сайн байлаа гэж магтан өөрийн гараар нэг зүйл аяглаад өгөхөд нь сархад юм уу гэд баярлаж байгааг нэ. Гэхдээ энэ нь цай юм гин тэнгэрт байх сарны гэрэл аяган дээр тусан яг л дотор нь орчихсон мэт сэтгэлийг нь нэхэд татана. Мандрины навчис ханхалсан англим энэ цайг уугаад хүч тамираа сэлгэн тайцхраг гэж бодон хаан дууджээ. Өрхимэн шархацсан гарыг нь хараад санаа нь их л зовсон бололтой ядаж байхад манай хүн дээрээс нь түлээ тайчих төглөө. Сандран гарыг нь натгаад өөдөөс нь чи өөрийгөө хизээч дахиж гэмтээхгүй гэж надад амлал. Гэх үед нь манай хүн сэтгэлийг нь мэдрэн урдаас нь ширтэн. Ингээд дараагийн өдөр болж эцсийн шат эхлэх болно. Зайлшгүй хийгдэх хоол нь шүл мөн орцонд нь хүн хорхоотой байх ёстой. Энэ удаад ч 2 баг хүчтэй өрсөлдөхөндөө харин тогооны таг нь амжиж ирэх болов да. Манай хүн санаа зовлтгүй бэ төлөвлөгөө байгаа л гин. Сутгамал төмөрн тогоо мин улсынхан хоор мөг далайн өргөс тэмэх хулсны найзуурууд хатаасан хулуу цагаан хүн хорхойтой зэргийг шүлэндөө ашиглана. Манай хэд ч дутхааргүй ховор зүйлс ашиглах ба тусгай аргаар буюу бүтэн дахиан дотроо зэрлэг хүн хорхойтой зэргийг бусад ногоонуудын хамт хийгээд хөлийг нь хооронд нь холбоод чанга гихчин боож орхино. Ингээд цаг явсаар нөгөөх тогооны таг байдаггүй. Эсрэг талын баг нь битүүшүүлээ жигнэж эхлэн сүүлдээ энэ хэд маань цаг болохоо байн бухимдаж эхэлдэг. За гэтэл дотор нэг хүний дуу цорайтад л явчих нь мэдээж тэр нь ах бол орны хашаанд онгоцоороо газарддаг шүү. Энэ хэдийн баярлаж байгааг үгээр хэлхийн аргагүй. Тэр дундаа Жон бушуухан шөлөө хийгээд л эхлэн халууны даралтыг игсхийн тулд модыг хайр найргүй өрдөн 30 минутын дараагаас уур савсан нөгөө хідэн тесэрхий гээд учиргүй л айж эхэлцгэн анхудаага харцгааж байгаа болохоор тэр бид богино хугацаанд хоол нь бэлэн болон нөгөө хідэн ихэд гайхаж байна шүү.
За ингээд хоёр талын хоол бэлэн болон гайхалтай хоолнуудыг амсцгаан тэмцээний эцсийн шат болох шийдвэрлэх үе ирэхэд энэ удаад тоглогч нар өөр өөрсдийн хоолоо амсцгаан хүмүүр 10 хүртэлх оноог нэгэндээ өгөхөөр болдог. Гэтэл энэ тоглогч хоолоо хилэндээ ч хүргдэггүй. Үнэн дээр хоол хийх ур чадварын дээд түвшинд хүрсэн цагаас хойш хоолны зуршилгүй болчихж бүгд л тэгээд яаж оноогоо өгөх болж байна гэзгэж байтал махыг нь буталж байгаад шүлнөөс аяглаад л өглөө шүү. Амсаж үзээд өөрийн ирэхгүй нулимс дуслуулан энэ бол эмээгийн маань хийж өгч байсан хамгийн амттай хоолны амт би яаж хийжээгээд ч үүнээс илүү амтыг гаргаж чадаагүй гин хааны тогоочийг бишрэн магтаж өөрийн биеэр ялагдлаа хүлээдэг. Инхүү мэн ус нийт 27 оноо харин жусан 1 оноо илүүтэйгээр ялалт байгуулжээ. Инхүү тоглогч нар ив найрамдалтайгаар тэмцээнэ өндөрлөн харин нөгөөх нь буруу хараад л зогсчихж гэтэл бодож олсон зүйл нь юу гэж хүн хорхоотойг нь хурааж авах гэж ирсэн хүн чинь үүнээсээ татгалзаж оронд нь Жионыг өөрийн улсын хаандаа өргөмжлөлийн эмэгтэй болгон өргөх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Энэ үгийг нь хаан яаж тэсгүүдээ гаднаас мэн улсын цэргүүд орж ирцгийн элчийн тушаалаар хааны ахлах тогоочийг хүчээр авах гэж оролдоно. Гэтэл энэ үед нь их хатан өөрийн биеэр орж ирнэ. Энэхүү элч нь бараагаа нийлүүлэхийн тулд хаанд худлаа ярьчихсан байж мэн улсын талигаач хааны хоёр дахь эхнэр нь их хатны авга игч тэндээ захиа илгээгдэн элчийн худлаа ярьсан нь баригдваа. Өршөөл гуйж байгаад гарахдаа манай хүн рүү дөхөн хоолч нь гоё байсан шүү гэдэл алга болж орхино. Ингэж их хатан бүх зүйлийг зохицуулж хаад хааны тогоочийн хийсэн хоолыг жинмэн хунтаажид амсуулна гин хаанаас зөвшөөрлийг нь авах болно. Оройн хатан жисэн хунтаачийн өргөөнд ирснээ маргаашийн зоогонд зориулан тусгай зүйл бэлдсэн гэдгээ хэлэхэд та түүнийг золиосонд гаргана гэж үү гин ам асуухт нь хааны тогоочийг устгаж л байвал юу ч нөлөөлөхгүй л гин хунтааж би чамайг албан ёсны ханаа болгох өдөр ирнэ гэдэл энэ хоёр ч эвгүй харилцаатай бололтой. Энд хаан Жионогоо бодон үргэлжлүүлэн номоо бичсээр энэ хоёр маань бүр ядарчихсан. Жион нэгэнт эндээ төрсөн мэтэл дасчихж дараагийн өдөр нь хаан уулзаад дүүтэйгээ хамт хооллох газраа харуулan дараа нь хоёулахнаа хамт энд байх санал тавихад дуртай аргагүй зөвшөөрөн явах гэж байтал гараас нь татаж зогсоогоод тайган руу дохин хайрцагтай зүйл авчруулаад нээлгүүлэхэд тэр нь тогоочийн шинэхэн хувцас байх болно. Инхүү шинэхэн хувцсаа өмсөн хоолоо бэлдэж байх үед нь хунтааж аль хэзээ ах дээрээ ирчгэж эрхэмсэг ноён гэд байхаар нь хөнгөө ид ахаа гэж дуудаж болно гэсэн ч хүндэтгэлийн үгээр дуудсаар л байна шүү. Хатан энэ бяцхан амтнд хор өгнө гэж яаж сандаг байна. Ахтайгаа ойруулцахаар болсон гэд бөөн баяр болж байхад нь хоол нь ч орж ирлээ. Тогооч орц найрлагаа танилцуулан амталгааны эгч маань амсаж үзээд ах トゥ хоёр бол идэж өгнөө. Хүн хорхоотойдоо шарсан дахианы мах их л амттай байгаа бололтой. Үүний дараа ирсэн зочдтой салах ёс хийдгийн тогооч нар тэднийг үдэж өгөх болно. Гэвч буцаад ирэх замд нь бяцхан хунтаажийн ээж нь урдаас нь ирээд Жионыг алгадан хийсэн хоолноос нь болоод хүүн өхлийн ирмэгдэр байгааг дуулган түүнийг бариулдаг. Энэ мэдээг сонссон хатан учиргүй хөхөрч баярлаад л хаан энэ талаар мэдэлгүй уулзна гэсэн газраа хүлээсээр энд Жион гэнтэнд эрүү шүүлтэнд орох болно. Гэлгүн яахыхаа олж ядан хаанд очиж Жионы талаар дуулгах гэтэл энэ тогооч зогсоохоод би яваад ирээдээ гэх үед нь энэ хэд маань бүгдээрээ л зүгээр суухыг хүссэнгүй хаан хүрхий их удаан хүлээнэ. Манай хүнийг баярлах байх таа гэж бодон улаан жинрүү хідэн удаар нь хатаагаад нунтаглуулчихж гэхдээ тайган орж ирэн муу мэдээ дуулган тэр даруйтал Жион дээр очдог. Манай хүн ямар ч тамиргүй болчихсон хаан орё гэсэн ч түлхүүр нь хүүгийн ээжэд хаан сэлэм тулгасан ч намайг алж байж ор гэд шийдсэн янзтай хэлэн хаанд үнэхээр өөр сонголт байсангүй. Энэ мөчөд Жионы хоолой сонсогдон түүнийг сэлмээ буулгахад хүргэдэг. Ингээд хүүгийн ээж овсны дараа Жионы хажууд ирээд энд хэцүү байсан байх та. Хүчтэй байх ёстой шүү гин санаа нэг зовноо. Манай хүн зүгээр гэсэн хэдий ч гарсныхан дараа мэдээж ийм нөхцөлд хэцүү байлгүй л яах вэ? Хаан хунтаажийн эзэн хоолнуудыг судлуулан ортойгих зүйл олоогүй. Хүүгийн өргөөнд ирээд ээжт нь энэ тухайгаа ч хэлдэг. Энэ үедээ эргэн тойрныг нь харж байгаад бодолтой хідэн зүйлс байхыг анзааран юу болохыг нь асуудал нөхөн сэргийг хэмэнд хэрэгэлдэг ургамал гин хунтаажийн утаж хариулахаар нь хаан өөрийн биеэр шалгахаар бүгдийг нь хурааж авнаа. Харин эднийг 14 хоног тутамд Жисон хунтааж илгээдэг юм гин. Жион ном хаан байгаа юм болоо би энд ингэж их зовх гэж ирсэн гэж үү гэдэл бодоод сууж байтал гаднаас их хатан орж ирэн чи үнэхээр хаанхуг алах гэж оролцсон уу? 아니요.
Хэрвээ би чамайг эндээс гаргавал өөрийгөө буруугийг их нотлох баримт бол харин олж чадахгүй бол өөрийгөө хороогийн хутга өгдөг мөн ердөөл 3 хоногийн хугацаатай. 알겠습니다. Энэ хэдийн баярлаж байгаагээ эмийн ургамлуудыг судалж байсан хаан хүртэл өөрийнхөө хийс онцлоо л гэж бодож байтал үнэхээр л Жион бушуухан татаж оруулан тэрвэрэд хайртай гэдгээ хэлэн хоолыг нөгөх үйдэнч өөрт нь бас өгөөдөл хамтдаа сууж байгаад л эдэцгэн их хатан өөрийг нь болзолтойгоор сулалсан гин утгаа харуулхад хаан бушуухан булааж аван эмээгийн хэлсэн үгийг март би чамайг өхүүлнэ гэж бодож байна уу? Хаан та үнэхээр надад сэтгэлтэй юм уу? гэж хэлээд ичээгээ таажхнаа. Ингээд энэ хоёр ихний өдөр шүнгээ судалсаар ямар тач энэ ургамлыг сэжигтэй байгааг нь анзаараад авчихна. Хоёр дахь өдөр болоход ядарсандаа газар нам унтаж байдаг шүү. Тайган сэрэх гэсэн биш хаан Жионыг унтуулах гээд байдаг. Ийхүү манай хүн шүн буцаж ирэхэд гэлгүн ургамлыг үнэрлэж үзээд л энгийн зүйл биш болохыг нь мэдээд авчихна. Ингээд 3 дахь өдөр болоход хаан хорноос зөвхөн амссан төдийдэл биеийн зарааж халуурч эхлэн Жион санаа тавин ойрттол өөрлөгөө татаад хэвтчих. Өмнө нь хунтаачид тариа хийж байсан сувлагч бүсгүй алга болсноор одоо хаасайгүй хайж байгаа. Үнэн дээр энэ нь харахны ялгадас бөгөөд эдсэн тохиолдолд халуурч бие нь мууддаг. Гэхдээ хүн хорхоотойтой нийлүүлвэл үхэлд хүргэдэг аюулт хор болдог юм байна. Тэгэхээр хадны сэтэд байсан зүйл энэ байж дээ. Хунтаачийг хоол идэхээс нь өмнө сувлагчаар нь нэмийг шахуулан хүүг өвдөсний дараа ойд нууж байгаад хааныг сэжиг авсан сургаар нь эмч бүсгүйг устгах гин туслахаа явуулна. Ягаав нөгөө гэлгүмийг зоож алах гэж байсан хүн бүсгүй дээр ирэн цохиж унгаад үсний шороо суглан ашгүй нөгөөх бүжигчин чинь дахин түүнд саад болон ихчийнхээ нас барахтаа гартаа барьчихсан байсан шорыг гаргаж ирэн харуулад энэ чиний хүү гэхтэн харанхуйд сайн харагдахгүй байна гэж байснаа л шууд дайрдаг шүү. За гэтэл хааныг ихчийг нь алах тушаал өгсөн гэж бодоод хавцал дээр байхад харуулсан хүн нь энэ залуу байж үхэхээс чинь өмнө үннийг хэлчихье гэснээ ихчийг нь алах тушаалыг хатан өгснийг нь хэлнэ. За ингэж хадны туслахыг модонд хүлээд эмчийн хэргийг хүлээлгэж байтал Жисан хунтаачийн хүн ирээд хороож ирэхжээ. Мөн баригдсан бүсгүй хоригдсон өөрийн эзний талаар огтхонж ам нээлгүй тас гүрийн ард нь хатан байх нь тодорхой боловч ямар ч нотлох баримтгүй. Хунтаачид хор тайлах тан өгснөөр биеийн дорхноол сэргэж эхлэн гэж бодож байтал тэр дороо бөөлжиж гарган таталт өгж эхэлдэг. Үүний шалтгаан нь удаан хугацааны турш юм идээгүйгээсээ болоод хоолны дутагдалд орчихож манай хүн яарвчлан галтгоонд очоод дорхноо хийгээд л аваад ирлээ. Хүүгийн ээж нь итгэж чадахгүй болохоор нь хаан амсалт хийж байж л хунтаачид баг багаар өгөн биеийн дорхноо тэнхэрчгэн шүн хатан өөрийн туслах дээрээ орж ирэн цангаа тайлах ус өгснөө чамааг эндээс гаргах цорын ганц арга гэж хэлэн амийг нь өөрт таглаж орхино. Хаан Жионд зориулан тусгаалan бүжиглэж өгнөө. Манай хүн хамтдаа тулсан дурсамжаа санан цаанаал нэг гунигтай хаан бүжиглэж дууссныхаа дараа өөрийг нь ирээдүгээс ирсэнд итгэж байгаагаа хэлэн гэрлэх санаал тавьдаг. Энэ үед Жион юу хэлэхээ мэдэхгүй байснаа өөрийгөө удахгүй явах талаараа хэлэн хааны саналаас татгалзах болно. Шалтгаан нь мэдээж өөрийг нь өсгсөн аавыгаа бодон ганцаарнгийн орхихыг хүсээгүй. Харин хаанд хичнээн хэцүү байсан ч Жионы сонголтыг хүндэтгэн явуулахаас өөр арга байсангүй. Гэхдээ өмнө нь над дээр гинэт ирж байсан шигээ буцаад ирээж хэрвээ болохгүй хэцүү байвал би чамааг олох болно гин амлалдаг. Манай хүн нэгэнт хаанд сэтгэлдээ болчихсон орхиод явах нь бас хэцүү байна. Гадаа юм бодоод сууж байсан чинь гэлгүм гарч ирэн буцах талаар нь сонсоод ирээдүрийн хамтдаа явцгаая гэд байхан тэр энэ үед нь тэнгэр тод харван хамтдаа хүслээ бодцгоон. Бяцхан хунтаачийн маань бие тэнгэрээд бүр аваа болчихжээ. Өнөөдөр эмээгийнхэн төрсөн өдөр ирж мэд хүргэн харин галтогооныхон хоолоо бэлдээд ямар ч завгүй л хүмүүс энэ өдрийг хүлээж байсан ноёд төшмөд бас л нэг зүйл сэтсэн юм шиг байгаа юм. Өмсгөлөө өмсөж байсан хаан дээр тайган орж ирэн шоронд байх бүсгүй амиа хорлсон талаар дуулгана. Гэвч хаан хин ийм зүйл хийснийг нь мэдэж байдаг. Галтогооныхон бэлтгэлээ базаан өнгө өнгийн л хоол хийчихэж өмнөхөө бодвол хоорондоо ихэд дотн байна.
Удаачгүй ордны бүхий л хүмүүс цугларч их хатны найр эхлэн бүгд л түүнд эрүүлэнхийг хүсцгэн амтархан хоолоо идсэн их хатан баярлснаа ахлах тогоочд хэлэхэд хатан манай хүн рүү харан хоол хийхдээ гайхуулсан өдрүүд өнөөдөр дуусах болно гэдэл орсолтой наргагүй ширтэн хэсэг хугацааны дараа хаан имээдээ зориулан бүжгэлэхээр нөгөө залуугийн хамт гарч ирцгэн хүмүүс өөрийн биеэр бүжгэлж байгаад нь итгэж ядацгаан их хатанч баярлаж бахархан манай хүмүүр хайрын харцаар харж байна гэвч найр аз жаргалтай өндөрлөхгүй бололтой нэгэн залуу эхнэрийнхээ амиг аврахын тулд жисэн хунтаачийн сүрдүүлгээр хайрцагтай зүйл барин найрны дундуур орно. За энэ дотор нь юу байгаа вэ гэхээр хааныг харгас болгох тэр зүйл ээжийнх нь ээж буюу эмээгийн одоо хүртэл нууж байсан ба хөрхимийн сэтгцийн асуудалтай болсон ч хордож үхэхтэй өмсөж байсан охиныхоо хувцсыг хүүхэлдэйн өмсүүлэн тэрсээр иржээ. Ингээд л хорон санаатны төлөвлөгөөгөөр залууд хайрцагнхийн бариулаад хажууд нь хааны эмээг дагуулan тэдэн дээр оруулдаг. Ингэж тэрээр ээжийнхээ үхлийн талаар үннийг мэдэн чочролд ороод зогсож байхад нь их хатан өмнө нь хэн зогсож байгааг нь харан золтой л ухаан алдчихсангүй. Арай ядан алхан өргөөндө орох гэж байхад нь хаан өмнө нь хизээч ийм авир гаргаж байгаагүйгээр тэдэн рүү хашгиран тэнийг жиндээс явуулахыг хүссэнгүй. Захааны төгсгөлийн хүмүүс сонсогдохоор чанга унш гэтэл ээжийг нь цөллөгт явуулахад эдгээр хүмүүс нөлөөлсөн бөгөөд хордуулах тушаалыг их хатан өгсөн байж ингээд л тухайн үед охиноо хоёр нүдэрээ хордож үххийг нь хараад эмээн тисэлгүй галзууран сэтгцийн өвчтөө болсныг мэдсэн хаан галзуурах шихэн уура барьж дийлэлгүй их хатны зүг алхах үед Жон зогсоох гэж оролцсон ч байдал бүрэлд ордон ээжийнхээ цустай хувцсыг харсан нь өөрийг нь зогсоох гэж байсан Жон руу сэлэм далаахад хүргэдэг. Гэсэн ч манай хүн урдаас нь би чамд хайртайгийн сэтгэлийг нь багахынч болов зөөллөн түүхэнд бичигдэх харгас хам битгий болооч гэж гуйна. Ийхүү Жоноор тогтохгүй бусдан ч мөн адил өршөөлгүйж түүнийг сэлмэн хаях болов гэтэл эсэргээрээ цэргүүдтэй тушаал өгнө. Жон энэ үед хаанд зориулан чихэр өвс ногоон цагаар хийсэн шоколад байгаагаа санан имээд нь өгж идүүлтэл гинэ тухайн санаа нэргэж ороод охин нь амьсгал хураахын өмнө миний шудраг бус байдлаас болж үгээ дарангуйлагч битгий болоосай гэснийг нь хаанд дуулгаснаар сэтгэлийг нь бүрэн бүсэн эргүүлж чадна. Төлөвлөгөөнд бүтлгүйцсэн хүмүүс сэтгэл нь гонсойж хоёр хөл дээрээч тогтож чадахгүй хаан орноос алхан гардаг. Ингээд хаан ээж нь өндрийг нь хэмжиж тэмдэглэдэг байсан модны дэргэд ирэн хэсэг уйлж байгаад тайвширсныхаа дараа Жонтой ярилцаж сууцгаан. За гэтэл хааны бичээч энэ хэдийг сэжиглэн араас нь дагаж байгаад баригдчихдаг. Энэ хоёр өргөөнд орж ирснийхаа дараа манай хүн ятгсаар байж эмээтэй хамт оройн хоол идэхээр болгон гарах гэж байхдаа Мянган улсын тогооч үг дайсныг нь санана. Тэрээр хэлэхдээ дотор урвсан хүн байна. Мөн унтаж байхдаа хаалгаа сайтар түгжээрээ гин загсан байдаг. Нөгөө ноёдууд чинь цугларан эхний ээлжинд Сонжээг өгөөш болгон ахлах тогоочийг барьж авах хэрэгтэй гэж ярьж байхад нь Сонжэ буюу бичээчийн аав нь гаднаас сонсож тааран өрхим нь хаанд очиж дуулгах гэж байгаад эдний гарт өртөнө. Ингээд болоогүй хэсэг бүлэг ордны цэргүүдийн хувцастай хүмүүс Жоныг дуудаж гаргаж ирээд ухаан алдуулчихдаг. Гэвч энэ үед нь бас нэгэн өөр хүн ирээд аваад явчих ба. Удалгүй хаанд айн баазад байрлах босогчдын бүлэглэл ахлах тогоочийг аваад явчихлаа гин хэл хүргэснээр итгэж ядан туслахынхаа хамт босогчдын байрлаж буй газар руу явахаар болно. За гэтэл байхгүй үед нь хааны хувцас болон багтай хүн их хатны өргөөнд орж ирээд өмнө нь ирснээр цустай сэлмийг нь харсан хатан их эцэст нь энэ замыг сонгоё гэхт нь хөхөрч байснаа л бага автал тэр хүнэн жисэн. Энэ мөчтөл энэ бүхний ард үүнийг байсныг мэдэн гарт нь хороогддог. Ингээд зогсоохгүй ордныг тэр чигтэн цуснд будан урвсан этгээдүүд бүгд ил болон хааны эзгүйд ордныг эзэлж орхиноо. Хідэн түшмдээр тогтохгүй маш олоола байх ба дохио хүлээж авсан хүмүүс таних тэмдгээ зүүцгэн бусад хүмүүсээ зүгээр л хядаж эхлэн бүр маш харамсалтайгаар энэ хэд маань хүртэл суманд оногдсон нас барцгаана. Ингээд бослог гарснаас 2 цагийн дараа хаан хүрэх газраа очтол модон дөлгөөтөө бичээж байсан тэр манай хүн бушуухан очин олсыг нь огтолж байх үед нуугдж байсан цэргүүд гарч ирцгэн хааны зүг сум тавих үед Сонжэ өөрийн амаараа эзний хамгаалдаг. За ядчилж Жоныг авч явсан хүн нь нөгөөх бүжигчин байжээ. Өөрийг нь зүгтгэжгээд улаан тууцтай хүмүүстэй тулалдана.
Энэхүү Жисан замдаа таарсан бүхнийг устгаж талигаж хааны хатан буюу хунтайч Жиммионы ээж дээр орж ирэн энэ бүх аллагыг хаан өөрөө хийсэн гэж худлаа яриад бүр болоогүй бяцхан хунтайчийг босогчдын ахлах болгон хаан ширээнд суулгах талаараа дуулгадаг. Ээж нь жүжигрэхгүй болохоор нь царай нь хувьс хийснэ. Тэгвэл дахин олон хүнийг алах шаардлагатай юу гэж сүрдүүлэн яах чаргагүй болсон ээж нь 3 өдрийн хугацаа өгөөч гэж гуйхад урдаас нь шууд л үгүйгийн маргааш үүр цамигт хитмийн өргөх ёслол болно гэд тулгачхан. За харин бааз руу явсан цэргүүд тулалдаж байхдаа өөрсдийн байдаг хүчээ шавхсан ч тэд дэндүү халуулаа байсан учраас шүн дунд ийм байдалтай болчихсон байдаг. Хааны туслах дөнгөж ухаан орон эзний хаа сайгүй хайж байгаад ийм байдалтай болдог. Дараагийн өдөр нь тэдэм өргөх ёслолч болж ард иргэдийн дунд Харгас хаан ордны хүмүүсийг ядсныхаа дараа ангийн талбайд очин амиа алдсан гэдэл суурхал нэгэнт газар авч энэ бүхнийг зохион байгуулсан этгээдүүд одоолныг санаа намарцгаан шинэхэн хаан хитрхи балчир учир хаан ширээнд суугаад хагас өдөрч болоогүй байхад энэ хэд айл хэдийн Жисоныг хаан ширээнд суух талаар яригадаад эхэлчихсэн. Харин энэ хоёр амьд минь хааныг нас барсанд нь итгэж өгөхгүй л байгаа. Жион хэрвээ түүнийг олчих юм бол энийг өгөөрөө гэд өөрийнхөө зүйлтийг бүжигчэнд өгж явуулдаг. За гэтэл ордны арын хашаанд хэн орж ирсэн гэж хатныхаа үнэн төрхийг харан ямар ч л байсан өөрийн мангумрог номтойгоо хоригдсон сүүлийн өгүүлбэр буюу хайрт минь хэрвээ чи үүнийг уншиж байвал над дээр эргээд ирээч гин номоо бүр мөсөн дуусган яг л киноны ихэнд гарч байсанчлан зүйлдтэйч болоод авлаа. Дараагийн өдөр нь хилс хэрэгүүтээсээ болоод цөллөгт явж байхдаа Жионыг маш ихээр сангалзан дурсах болно. За гэтэл цаадах нь хажуугаас нь гараад ирнэ. Аль чадхаараа сэтгэлийн дэм өгөн гарнаас нь дөнгөж төдийд Жионыг цэргүүд холдуулчих нь гэсэн ч хөөр хэмээн сэтгэлийн тэнхээтэй инээмсэглэн хоцордог. Харин хааныг ойд авчран хороох гэж байхад нь үнэн ч туслах нь аврах болно. Энэ үед нь цогцыг шалгах гэж ирсэн Жисан дээр хааныг аврахаар бөөн хүмүүс ирсэн нь манай хэд байхан тэрэ нөгөө хідэн цэргүүд нь ч тогооч нар гэд ёжилж байдаг шүү. Харавсан сумнаас нь бамбагаараа хамгаалж эцэс сүлд нь айх чуггүй энэ хэд маань босогчдын урдаас дайрах болно. Мэдээж цөөхүүлхнээ хүч мөхсдөх үед нь энэ тент нь бөмбөг дэлбрээд л явчих нь ингэж хүртэл нэгдэж аваад эд маань эрх зөргөөрөө болгож өгөн хааны ихний харуултаар тэрээр шууд л амиа хохоолж хажуудах хүнээ золиосонд гаргана. Энэ хэд маань ялчглаа гэд бөөн баяр болж байтал Жисан чөлөөгөөр нь Жионыг аваад ганцгалчхаж хаан бушуухан араас нь мордсны дараа үлдсэн хідэн ордонд руу дайран урвсан хүмүүсийг ихнээс нь буулгаж аваад бүжигчин нас барсан ихжинхээ хариуг авах гэж байтал өрсөд өөрийгөө гэмтэхт нь тэрээр бүр мөсөн дуусгаж орхилоо. Хаан Жионыг олж ирээд цэргүүдтэй тулалдахдаа номоо газар унган манай хүн маш ихээр гайхан хуудсыг эргүүлэн үзснээр номын зохиолчийг хаан болохыг мэдэж авна. Энэ үеийг далимдуулан Жисан тогоочийг алах гэж байхад нь хаан зогсоогоод өөрөө эцэст нь амиа алдах гэж байхад нь хайртай бүсгүйн өмнөр нь орох болно. Ингэж өөрлөөн дайрсан Жисаныг газар дээр нь нам болгоод Жионыг түшж аван асар их шаналлыг мэдрэх болно. Түүний цацарсан цустай мангумрог дахин эд шидээг олж хаанд хайртай гэдгээ хэлэн эцсийн амьсгахаа авдаг. Ингэж номны тусламжтай дээш хөөрөхөд хаан түүнийг явуулж ядан зөрхөртлөө уйлан хашгирсан ч Жион энэ хорвоод огтхонж байгаагүй юм шиг ул мөргөө алах болно. Ингээд л манай хүн нүдэндээ нулимстай эмнэлгийн орон дээр сэрдэг буцаж явах хэрэгтэй гэж байхад нь битгэрсэн аав нь орж ирээд охиноо тас гихчин тэрвэрнэ. За ингээд манай хүн эмнэлгээсээ гарan гэртээ ирээд хааныг маш ихээр үгүйлэн бушуухан номоо харан явахын тулд нөгөө үйлбэрийг хид хідэн удаа уншсан ч буцаж чадсангүй. Ингээд үүнээс хойш 1 сарын дараа тогоочийн ажлаа хийгээд явж байтал бас л манай хэд байхан тэрэ нүдэндээ читгэхгүй мөн үннийг ч хэлж чадалгүй хайр дүрэн харцаар харан зааварчилгаагаа өгөх болно. Тэгэхдээ бас өмнөх нэрээр нь дуудах гээд байгаамаа. За гэтэл санаанд ч оромгүй зүйл болон заалан дотор хэнийг харсан гэж манай хүн хааныг харан тэслэгүй ноёнтон гэд дуудтал амлалтаа биелүүлэн олоод ирснээ хэлнэ. Ингэж бийсээ сансан сэтгэлээр нэгэндээ хайраа илэрхийлэн цаашдаач хагасж салхааргүй аз жаргалтайгаар төгснөө. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Хэрвээ кинон таалагдвал сэтгэгдэл хэсэгт дуртай өнгийн зүрхээ үлдээн онигтой мэдэгдэрээ. Дараагийн олон гоё кинонуудаар уулзна гэж найдаж байна. Тэр хүртэл түр баяртай.